аймгийн Баяндан хэмээх суманд нутагт ирээд байна. За энэ араар харагдаж байгаа уул бол хэсэг уул. Энэ гол болохоор Уртын гол гэдэг нэртэй гол байх нэ. Энд нэгэн сайхан урай төмнийхээ өчигдөр сайхан өдмийн сайхан үлийг дүүргэлээ. За тэгээд өнөөдөр хор бороо Хомс тэнгэр маань хайрлаад үл мөн сайхан болж байна. За тэгээд ийм сайхан хангаад ирлээ те. Одоо хоошоо яваад Улц гол орноо. Дараагийн газар руу бас явна. Юу яа. Юу тавгаар ангид байсан гэлөө. Тэр одоо нэг бүлэг хичээлээр тэгсэн чинь нөө манай чимэцэр хадаг гарсан байна гэж ярьсан. Аа. Нөгөө дайнд ярьсан. Аа хөрхи. Тэгжсэн гэдэг нөгөө дурсан жаа ярьсан. За ийм сайхан алдартай түүхэн дурсгалт газар энэ нутгийн одоо басгад буюу бүсгүүчүүд нь их хүчтэй барьтай ирэмгийн ажилсаг хөдөлмөрч байдаг юм байна. 1939 оны халахын голын байлдаанд оролцсон Баяндан сумын 16 их хоргонч басгын дурсгалыг мөнхлөвөө гэж байна. За одоо энэ 16 басхан буюу энэ 16 эмэгтэйгээс одоо бол нэг хүн л одоо амьд байдаг юм байна. Зарим нь бол тэр дайндаа амь өргөдсөн байдаг юм байна. Тэгээ ийм Дорнод аймгийн Баяндан сумын ийм сайхан одоо басгын дурсгалыг мөнхөлсөн ийм одоо ийм адуун чулуун дээр ингээд сэлж мөнхөлжээ. За Баяндан сумаас бол энэ зүүн зүгтээ за нэг 7-8 км-т байна. 10 хүрэхгүй км-т л одоо энэ сайхан дурсгалын одоо самбар чулуу, адуун чулуу хэмээх чулуунд хэлцсэн байна. За ингээд 1939 оны халахын байлдаанд бол монголчууд маань үнэхээр сайн байлдаж одоо эх орноо сайн хамгаалсны хүчинд одоо та бид нар өнөөдөр аз жаргалтай инх тунх Монгол орондоо амьдарч байна. Ингээд урайд зан олондоо тэр дундаа энэ 16 сайхан эмэгтэйчүүд басгтын одоо үр хүүхдүүд, үр удмуудад нь бас одоо энэ сайхан 16 хүндээ бас миний хувьд их талархаж байна. Өөрхөн ингээ сайхан сарнаад орно сэлж мөнхөлж үдээжээ. Эх орончдын өлгийн нутгаар явж байна. Угаа бичиг гинэ. Ургийн бичгээ гэсэн үг. Угаа бичиг. Угийн бичиг. Дорн аймгийн 75 жил их Монгол улсын 800 жил зориулж хийсэн юм байна. За Заян аваа хэмээх энэ сайхан 1200 жилийн түүхтэй, өн эртний түүхтэй энэ сайхан дуу бүтсэн одоо түүх бас байдаг юм байна. Ингээд хамтдаа энэ дууг хамтдаа илгуулъя. За Зааян заяа нутаг заахнаа янга
아유. Энэ сайхан хөлөг дээр ирлээ. За одоо Баяндуун нутгийн одоо алдартай хурдан хөлөг ажнаа байна. За өндөр гараад яасан байх нь бороо орсон. 아이고 멋있어. За манай Баяндуун хэмээх сайхан сум байна. Энэ бол хайрхныхаа нэрээр нэрлэгдсэн түүхтэй сайхан сум байдгийн байлээ. Бид бүхэн цаашаа аян замаа үргэлжлүүлж уулз голынхаа хойдолд Жапон дэнж хэмээх газар зорсон. Замдаа хайрхан хэмээх хайрхандаа эдээ удаага өргөчөөд явсан. За ингээ бид эдэн зорьсон газраа ирлээ. Маргааш одоо сайхан удмын сайхан үлийг дэлгэрүүлнэ. За ингээд Оросын хэл тончиг ойрхон байна да. За энэ ард нар жаргаж байгаа. За тэр гол бол түргэн цагаан гол буюу уулз голтой нийлдэг гол байх нэ. За тэнд нэг сайхан хөлөг морин байна. Маргааш сайхан сэтгэрлэж сан үлдээ. Сүүдээ удмын хаан галын эзлүүдийг өрөөгөөд сайхан зангиднаа нэг. Амцгай тэнгэрийн дуучин аваалаа. Сэгчээ дуудаад яг тэгэхээр өөрөө эмчтэй чигсэн би бас нэг дуртай. Тэгээ та бүгдээрээ түрээ дуудах гэж байна. Аавна тэнгэрийн дуучлаа гэж байна. Живутын хүрээгүй оодси Мөнх тэнгэрийг жонгол тэнгэрийг хүч уулс нус савгийн хүч удмынхны галын хүч та бүгдийг минь одоо үеийн үед өргөлж мөн ивэж ажил үйлсэн өөдөө сайхан дэлгэрж байхаа өрөөл тавья. Гоё болж байна.
За удмын сайхан үлийг дэлгэрүүлж байна. Бүрээд зан олон маань удмын галаа дахиад дуу хоор сайн сайхан эрүүлээ дэлгэрүүлж байна. Энэ сайхан нутгийнхаа уул услас савдагт энэ сайхан нутагт төрж өссөн хүн бүхнийг энэ уул ус нэвэж нүх хөх тэнгэр нэвэж энэ сайхан төмний минь одоо заяа буян дэлгэрэх болтуг. Өндөрдөө донгодууд минь өргөн олон шүтэнүүд минь хивээж болгоно. За нэг сайхан үлийг дэлгэрүүлж байна. Хорой хангад тэнгэрүүдэд талархъя. Амгалан байдлаа төрийг бүряд аяамини бүрядсан мен дамоо өндөр оройтой малгай дэшний өргөн эмжэртэй дэгэн дэшний утхан сасахтай бүх дэшний улаан хөдхөн готлышний бахархан бахтан дуулай